Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү видео үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Ингээд сүүлийн үед над руу Австралид мастер сурахад ямар байдаг вэ? Энэ талаар мэдээлэл өгөх гэсэн хүсэлтүүд маш их ирж байгаа. За тэгвэл энэ хүсэлтийн дагуу өнөөдөр би та бүхэндээ Австралид мастер сурахад ямар шалгуурыг хангасан байх ёстой байдгүй, процесс ерөн хэрхэн яаж үргэлжлэдэг талаар товч мэдээллийг хүргэе. Яг одоо Австралид мөрдөгдөж байгаа дүрм журам буюу 2024 оны байдлаар Австралид сурахаар ирж байгаа суралцагч оюутан зайлшгүй IELTS-ийн оноотой байх шаардлагатай гэсэн шаардлага тавьж байгаа. Мастер сурах байгаа оюутнуудын хувьд болохоор ерөнхийдөө босгох оноо бол 6-аас 6.5 байгаа. Гэтэ энэ нь яг ямар курсууд, ямар чиглэлээр сурахаас хамаарат харилцан адилгүй өөр. За магадгүй зарим одоо нарийн мэргэжил ч юм уу те эрүүл мэндийн чиглэл эсвэл инженерийн чиглэл сурах гэж байгаа тохиолдолд IELTS-ийн оноо энэс бүр дээшээ байгаа. За энэ дээр нэг зүйл нэмэлтээр хэлэхэд та IELTS-ийн 5 оноотой байхад их сургуульд мастер суралцаа орох бүрэн боломжтой. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэлний бэлтгэл нэмэх нь магистрийн ангиа хослуулад авдаг. За тэгэхээр хэлний бэлтгэлд хэр удаан суух нь IELTS-ийн оноо хэд байхаас шууд хамааралтай. За энэ дээр би нэг жишээ олгоод та нарт хэлье. Магадгүй та IELTS-ийн 5 оноотой байлаа. Тэнгүүд сургуулийнхаа босгох нь болохоор 6 оноо байлаа. Тэгвэл танд 1 оноо дутж байна. За тэгэхээр 0.5 оноо тутамд хэлний бэлтгэл 2-оос 3 сарыг тухайн сургууль нь санал болгодог. Тэгэхээр 1 оноо гэхээр 5-аас 6 сар хэлний бэлтгэлдээ суугаад ямарваа нэгэн шалгалт дахин өгөх шаардлагагүйгээр шууд магистрийн курстэй элсэж орох боломжтой. Хичээлийн хуваарийн үед хэлний бэлтгэл өглөө болон орой гэж ангиуд байдаг. За энийг болохоор суралцагч оюутан маань өөрөө сонгох бүрэн боломжтой. Магистрт орсны дараа хичээлийн хуваар бол харилцан адилгүй өөр байдаг. За хэрвээ хичээлээ зарим тохиолдолд бүр 2 юм уу 3 хоногт шахаад орчих бүрэн боломжтой. Гэтэ энэ юунаас хамаардаг вэ гэхээр яг магистрийн хичээл эхлэхэд одоо доктор профессорууд за яг 7 хоногийн энэ өдөр ийм хичээлүүд орно гэдээ хуваараа гаргацдаг. Тэгэнгүүт яг харж агаад тэр хувааруудын эртхэн гялс ингээд сонгочвол магадгүй 2 өдөр ч гэсэн мастергийн хичээлийг сонгоод авах бүрэн боломжтой байдаг. За энэ хичээл сонголт бол өөрөө юм хугацаа шаарддаг. За эхлээ сонгочвол яг энэ 2 3 хоногт бүх хичээлээ шахаад одоо бусад одоо үедээ өөртөө одоо чөлөө цаг гаргаад ч юм уу те ингэж явах боломжтой. За хэрвээ энэ хугацаанд сонгоогүй байжгаад хугацаа хойшлох тусам ангиуд дүүрээд сонголт маш багтаа болдог. За ингэж байгаа тохиолдолд бол хичээлүүдээ нөгөө цөөхөн хоногтой шахах боломжгүй. За 3 зарим тохиолдолд 4 өдөр ч юм уу хичээлээ одоо сонгон суралцахаас өөр аргагүй байдаг. Австралид суралцахаар исэн оюутнуудын хувьд 7 хоногийн 24 цаг ажиллах хэрэгтэй байдаг. За энэ болохоор хэлний бэлтгэл, коллеж, бакалавр, мастер бүгдээрээ адилхан оюутны визтэй л бол 7 хоногийн 24 цаг ажиллах хэрэгтэй. За энэ дээр ихтэй дагалдан виз гэж байгаа. За дагалдан виз нь юу хэлээд байна гэхээр эхнэр юм уу нөхөр гэр бүлийн гишүүний аль нэг нь дагалдан визаагаар ирэх боломжтой. За дагалдан визаар ирсэн тохиолдолд зөвхөн мастрын дагалдангууд 7 хоногийн бүтэн цаг ажиллах эрхтэй. Эхний бэлтгэл коллеж бол 7 хоногийн 24 цаг ажиллах эрхтэй буюу яг үндсэн оюутантайгаа адилхан ажиллана гэсэн үг. Сургуулийн амралт болдог зуны амралт эсвэл семестр хоорондын амралт. За энэ хугацаанд бол суралцагч оюутан маань бүтэн цаг ажиллах хэрэгтэй. Харин эсвэргээрээ дагалдан визтэй буюу эхнэр болон нөхрөөд ажиллах эрхгүй байд. Австралид суралцахаар ирж байгаа оюутнууд болон за энд суралцахаар ирсэн байгаа оюутнуудын маань хувьд болохоор хууль дүрм журмаа бол маш сайн мэдчих шаардлагатай. Тухайн визийн нөхцлөөс хамаарат одоо виз болгон харилцан адилгүй өөр кондишнтэй байдаг. Тэгэхээр та бүхэн маань одоо яг ямар визтэй байгаа тэрнийхээ нөхцөл болон болохгүй зүйлүүдийг бол маш сайн мэдчих хэрэгтэй. Энэ талаар мэдээллүүдээ маш сайн авч байгаарай. Энэ нэмэлтээр ирээдүйд ямар визэнд мэдүүлэх гэж байгаа тэр визтэйгээ холбоотой мэдээллүүдийг мөн тогтмол сайн авч байгаарай гэж хэлье. Ягаад тэгэхээр яг одоогийн нөхцөл байдлаар Австралийн дүрм журам бол маш ойр ойрхон хугацаанд өөрчлөгдөж байгаа. Маш их жижиг өөрчлөлт, шинжилтүүдийг хийж байгаа. Мэдээлэлтэйгээ маш сайн ойр байгаарай гэж хэлье. За ингээд видеотой минь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.